За бүгдээрээ эхний хичээлээ юун дуруунд харандаа хар зураг хичээлээс эхэлцгээе. За энэхтэй болохоор бүгдээрээ харандааны сонголт болон тэдний ялгаа. Тэгээд мөн харандаагаа хэрхэн үзүүлэх талаар нэрвчсэн мэдээлэл авъя. За харандааны хувьд болохоор багш нь болохоор HB, 2B, 4B харандаануудыг санал болгосон. Харин өшөө нарийн детальтай зураг зурхыг хүсэх юм бол бүгдээрээ 2H болон 0.5-ийн харандаануудыг сонгоо ашиглаж болно. За энэ харандаануудын маань гол ялгаа нь юу вэ гэхээр за HB буюу одоо бидэнд хамгийн түгээмэл байдаг нөгөө хичээлээ бичдэг шар харандаан дээр болохоор HB гэсэн тэмдэглэг байдаг да. Энэ болохоор яг алтан дундаж гэсэн үг. H нь болохоор өөрөө хатуугийн тэмдэглэгээ. Тэгэхээр H нь ихсэх тусам харандаа маань өшөө хатуу тэгээд арилгахад хэцүү болдог гэсэн үг. За харин B-ийн тэмдэглэгээ маань эсрэгээр мэдээж зөвлөлийн тэмдэглэгээ. Зөвлөл нь болохоор өөрөө тод гэхдээ бас арилгахад амархан. Одоо бид нэр ингээд баг зэргийн за 4B харандаага бариад үзье. Баг зэргийн ингээд татхад маш тийм зөөлөн тод гардаг байгаа. Энийг өөрөө арилгахад ч амар. Харин H-тай харандаагаар зурсан зургууд маань дараа нь ингээд арилгахад хэцүүгээс гадна цаасаа ингээд цаашаа сайн ингээд хэв үсгснээс болоод арилгахад хэцүү байдаг. Тэгэхээр бидний хувьд болохоор ер нь л биетэй харандаа сонгуул зүгээрээ. За харандаагаа ингээд анзаарсан бол ингэж үзүүлсэн маань дутуу учир болохоор бидний харандааны барилцтай холбоотой. За харандаа нь үндсэн 2-3 барилтайгаа. За бид нар юм чигтээ барьдаг шиг ингээд барьж болно. Маш детальчсан жижиг юмнуудыг барихад зурхад ингэж барьдаг. За дараагийн маань болохоор ингэж барьна. За ингэхээр яадаг вэ гэхээр илүү далаастай гардаг гэсэн үг. За бид нар бол ингээд яг өмнөх үзэг барьдаг шигээ зурх юм бол гар маань гэдэг иймэрхүү хэмжээнд хөдлөн тийм ээ. Тэгэхэд харин ингээд барьсан тохиолдолд хичээл зүтгэл шаардахгүйгээр маш том далаацтай том хэмжээний зургууд зурхад хэвтэйхэн байдаг. За ингэсэн чинь хэрвээ ингээд жижиг үзүүлэгчээр үзүүлсэн хамдаа барих юм бол ингэж барьж байгаа тохиолдолд огт ингээд цаасан дээрээ гарахгүй өөрөөр хэлбэл энэ модон тулдаг гэсэн үг. Тийм учраас бүгдээрээ харандаагаа ингэж хэлхэрхэн үзүүлэхийг сурч авцгаая. За нэг харандааг жишээ болгон үзүүлэхээр бидний энэ уртлын үзүүр маань өөрөө 8 мм-ээс 1 см-ийн хооронд харин артлын мод маань болохоор үнийгээ дагсан юм налуутайгаар сантиметр хагасан хэмжээтэй байвал их зүгээр. Бид нар техникийн ээлжинд үзүүлэхэд жоохон хэцүү байж магадгүй. Гэхдээ явандаа сурчин биднэрт дараа нь маш том дадлыг бий болгож өгнө. За харандаагаа хэцүү хэрхэн үзүүлэх вэ гэхээр бүгдээрээ цаасны утга барьлаа. За энийг ингэж хэтэрхий ингэж том барих юм бол бид нэр дараа нь гараа эсгэх магадaltaй учраас за нэг иймэрхүү байдалтаар гаргаад за эхлээд төсөөл хэл дөө. За үзүүр нь магадгүй энэ хүртэл байна. Харин артлын харандаа маань энэ хүртэл. Яагаад вэ гэхээр ингээд бид нэр хэтэрхий зөвхөн үзүүрийг гаргаад ингээд ухаад үзүүлсэн ч гэсэн ингэж барихад модон тулах учраас голын тулаад байгаа модол гой налуутай авах гэдэг байхгүй юу? За маш зөөлнөр үзүүлээд эхэлцгээе. Хүн хүний тэгээд яг сурсан арга барилаас шалтгаалan харандаа үзүүлэх аргууд нь өөр байдаг. Миний хувьд болохоор ингээд шууд маш хүчтэй явахаас илүүтэйгээр баг зэргийн налуутайгаар олон дахин явахыг санал болгож байна. За ингээд тойруулаа багаар тойруулаад. Тэгэхээр ингээд шууд ухаж авахгүйгээр баг налуугаар үзүүрийг нь урагшин гаргах замаар юмнаа. За ингээд нөгөө голын харнам гараад ирж байгаа. Ингээд хоёрын харандаа маань үзүүлэлтлээ. За харандааны хувьд нэг зүйл маш анхааруулж хэлэхээр бидний одоо энэ хэрэглэж байгаа харандаа маань төдийлөн их үнэтэй харандаа биш. Ширхгэн 400-аас 800-ийн хооронд үнэтэй байдаг. Энэ харандаанууд яагаад ер нь хямдхан байгаа вэ гэхээр дотор байгаа энэ нөгөө баригч харандааныхаа голын барьдаг энэ хамгаалтын
юм маань маш сул эсвэл зарим нь бүр байдаггүй байдаг. Тийм учраас харандаага ингээ олон дахин унгасан тохиолдолд дотроо ингээд энэ бал маань ингээ хугараад тэгэд ингээ үзүүлж байгаа тохиолдолд ингээд шууд унаад идэх шүү ингээд юм үзүүр гарахгүйгээр тийм болохоор бүгдээрээ харандаатайгаа зөвлөө харьцаарай. Тэгээд ямар нэгэн байдлаар ингээд доторх нь хугараад ивэл өөрөө харандаага маш олон унгасан байна гэсэн үг шүү. Тэгээд ер нь аль харандааг ингээд гоё зөвлөө харьцуул маш гоё ялгаа чанарын ялгаа бол байхгүй нэг артлынхаа бигээс хамаарна тийм ээ. За балруулны хувьд нөгөө нэг хамгийн анх заасан лотерийн балруул маань яадаг вэ гэхээр бид нэр ингээд тодорхой хэмжээгээр нэг юм буруу зурчаад арилгахаар болонгууд өөр нөгөө бусад эрзэнэн балруулууд маань болохоор одоо эрзэнэн гэдэг нь болохоор ингээд балруулаад яхад ингээд цагаан балруул маань ингээд бүр хар болоод тий хамаг балаа ингээд өөр дээрээ янгуудаа ингээд нялаад идэв штэ. Харин энэ балруул маань болохоор ингээд арчиж балруулж болдог балруул аа. Маш зөөлнөр бүгднийг арилгахгүйгээр ингээд тодорхой хэмжээнд биднийг ингэж зарим тод зурсан юм магадгүй бүдэг болгож болно. Бүр мус арилгахгүйгээр. Ийм болохоор энэ харандаа маш зүгээрээ. За тэгэхээр энэ ихний харандааны сонголтын хичээлээс маань ойлгомжгүй зүйл хэлсэн бол багшаас асуугаарай. Баяртай.